уулны энийг далимдуулаад төр засах нь биш үү? Шалгачих хэрэгтэй байхгүй. Агуулгын. Одоо тэр ингээд хил гарах гад очиж байгаа тэр баялаг биш үү? Баяжмал. Тэрний дээжийг тэнцэл хамгийн чухал юм байгаад шүү дээ. Одоо яг оюутлогоо уурхаа дотор тэнд ажилдаг хүмүүс надад хэлээд байгаа байхгүй юу? Надад ч одоо ингээд мэдээлэл их сайтай байдсан шүү дээ. Яг өстө алтуулал одоо ингээд шарлал байна гэж байгаа байхгүй юу? Тэр чинь хамгийн гүн хэсэгтээ одоо тэр хамгийн тунцсан хэсгийг олзуурлаад байгаа байхгүй юу? Тэгээ тэр лөө монголчуудыг оруулахгүй байна гэдэг байгаа шүү дээ. Монгол ажилчдыг. Тэгээ тэр хий чинь л одоо ингээд илрүүлээд тэгээ шударгал бай гэж байгаа шүү дээ. Тэр нэг хөөж гарах тэр нэгдүгээр тавиагүй шүү дээ. Энэ та нар дэндүү ашигтай ажиллаад байна. Тэдний хувьд бол аргагүй л дээ. Одоо жишээ нь энийг чинь ингээд анх одоо Фридланд чинь ингээд нээлээгээд олон тэр бумаар энэ Фридландд зарчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ нөгөө юунд Эрэтэнтад Фридланд чинь Эрэтэнтад зарчиж штэ. Тэрийг ингээд нээчлээгээд маш өндөр ашигтай ажиллаад богино хугацаанд. Тэгэхээр тэр Эрэтэнтад чинь тэрийг худалдаж авсан учраас тий худалдаж авсан учраас тэр зарлаа нөхөх ёстой штэ. Тэд нар чинь тэр зарлаа нөхөд байгаа байхгүй юу? Тэ? Хэдэн тэр бумаарч авсан бүүмэд. Тэр мөрийн бүр нарийн тогтоох ёстой байхгүй юу? Тэр бол тэдний асуудал биш шүү дээ. Тэр өөр дарж ийн гэдэг чинь тэр Фридландаас одоо Эрэтэнтээ худалдаж авсан өрөө дарж яхад Монголын талд юу ямар хамаатай юм. Тэр зээлийн чинь бас ихэнх хэсэг нь тэгээ явчихж байгаа. Тэр чинь өөрөө тэр хоорондын Фридланд одоо Эрэтэнтээ хоёрын хоорондох тооцоод Монголын одоо энэ нийт одоо иргэдэд ингээ хүлээлгээд байна шүү дээ. Өөрүүлээд байна. Тэ? Өрийг. Тэгэхээр энэ минийгээ ялах хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгээд дээр нь үнэхээр тэр одоо агуулга нь хэд байгаа юм. Маш их хэмжээний өндөр агуулгатай тэр хүний хэлдэг шиг алт гаргаад байгаа бол тэр чинь болохгүй үстэй. Тэрийг л одоо шалах хэрэгтэй байхгүй хамгийн түрүүнд. Одоо тэрийг бол шүү дээ ингээл одоо эднэрийг одоо шоронд хийгээл ингэж яхахаа оронд тий засаг яах хэрэгтэй юм бэ? Харин далимдуулаад энэ асуудлыг шийднэ. Засгийн газар бол хугацаа алдахгүй шийднэ. Тэгэхэд бол шалах ёстой. Тэгээд одоо тэр дээжээс нь агуулгын шалгачхал та бүх дээжүүдийн. Тэгээ үнэхээр цуул алт гаргаад ивэл яах юм? Монголчуудыг ингээд оруулахгүй байх гэдэг чинь нууж штэ. Тэ? Яг тэрий чинь ингээд зогсоогоод өгж штэ эднэр ингээд. Тэрэн дээр нь харин яг тэгэж ажиллах ёстой байтал эсэргээрээ яв. Тэр ингээд хулгайгаа хийгээд гэсэн үг тий. Дэмжиж гэн засгийн газар дэмжиж гэн. Та нар хулгайгаа хий чөлөөтэй. Шудраг байх ёстой шүү хамгийн түрүүнд тий. Тооцоог нь нарийн байх ёстой. Тэгээ ер нь бол шүү 35 жилийн дараа ашиг хөртнө гэдэг чинь арай л шүү тий. Хувьцааны ашиг хөөжөж байгаа ашиг 35 жилийн дараа тийш одоо юу байх вэ?